Оросын Японы улсын ерөнхийлөгч Владимир Путин одоогийн фронтын шугамар дайныг эзэслэх саналтай байна. Энэтхэг улсын хяналттай Кашмир дахь амралтын газарт дэвсэд этгээдүүд жуулчдод руу гал нээж 26 хүний амийг хөнөөжээ. Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулсан байна. Elon Musk цагаан ордны зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгүүллээ. Арамдраг загштай Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр дахин дөрвөлж байгаа цаг үеийн мэдээлэлээс таймлаг өргөх болно. Оросын Японы улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Санкт-Петербург хотод Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгайлч Стив Виткофтой уулзаад байсан. За уулзалт хаалттай болсон талууд уулзалтын үеэр юу яригдсан талаар одоо хүртэл нээлттэй мэдээлэг байна. Тэгвэл өнөөдөр Financial Times агентлагт нэрээ нууцлсан албаны их сурвалжууд тус уулзалтын үеэр юу яригдсан талаарх мэдээллийг өгсөн байна. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар Владимир Путин давталгаагаа зогсоож ингэхдээ хилийг одоогийн фронтын шугамар тогтоох саналтай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Орос улбаны улс Украиний Херсон, Донецк, Луганск, Запорожье гэх дөрвөн мужийг бүтнээр нь Орос улбаны улсын газар нутаг гэж үзэх биш, зөвхөн өдийг хүртэл эзэлсэн байгаа газар нутгуудаараа зааглаж бүрмөсөн гал зогсооно гэсэн. Одоогийн байдлаар өнгөрсөн 3 жилийн хугацаанд Орос улбаны улсын айрам энэхүү дөрвөн мужийг бүрэн болон хэсэгчлэн эзэлж Украин улсын газар нутгийн 20% нь давшаад байна. Орос улбаны улсын энэхүү санал нь сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаа Орос улбаны улс тавьсан чангатуу шаардлагуудаас ухарч дайныг дуусгах чиглэлд бэлэн байгааг илтгэсэн тохио боллоо гэж дүгнэж байна. Санкт-Петербургт болсон Владимир Путин болон Стив Виткоф нарын уулзалтын дараа Америкийн нэгдсэн улсын талаас Кримийн хойгийг Орос улбаны улсын бүрэн эрхт газар нутгаар хүлээн зөвшөөрөх, мөн Оросын хяналтанд байгаа бүсүүд дэх Кремлийн де-факто эрх мэдлийг зөвшөөрөх талаар санал гаргаад байна. Гэвч Европын холбооныхан энэ нь Владимир Путин дайныг зогсоох нэрийдлэр хэлэлцээрт Дональд Трампыг татан оролцуулж шаардлагад тулгах хуурамч буулт байж болзошгүй гэж анхааруулж байгаа юм байна. Өнөөдөр Лондон хотод Европын холбоо болон Америкийн нэгдсэн улсын дипломатууд уулзалт хийх товтой байгаа. Гэхдээ уулзалтанд оролцох хүмүүсийн хувьд өөрчлөлт орж магадгүй. Тухайлбал уулзалтанд оролцох товтой байсан Стив Виткоф, түүнчлэн Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар энэхүү уулзалтанд орохоос татгалзсан гэлээ. Харин Дональд Трампын Украины тусгай элч Кит Келлог энэхүү уулзалтанд оролцохоор төлөвлөсөн хэвээрээ байна. Кремлээс Виткоф энэ 7 хоногт Москвад дахин айлчилна гэх мэдээллийг мөн өглөө. Энэхүү дайныг дуусгах чиглэл сүүлийн үед талууд дөрвтэй уулзалт яриа хэлэлцээрүүд хийж байгаатай холбогдуулан Financial Times-д Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос друулга авахд тэрээр Америкийн нэгдсэн улсын дипломатуудтай яриа хэлэлцээр үргэлжилж байгаа. Хараахан олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх боломжгүй байна гэж тайлбар өгсөн байна. Өнгөрсөн нэм гарагт Дональд Трамп өөрийн захим хуудсанд Украин болон Орос энэ 7 хоногт багтан тохиролцоонд хүрэхийг хүссэн мэдээллийг хийсэн байсан. Өнгөрсөн 7 хоногт Парис болсон уулзалтаар Америк, Украин, Европын төлөөлөгч нар энхийн хэлэлцээр байгуулах боломжит санаануудыг хэлэлцсэн байна. Гэхдээ Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн нэгдсэн улсаас албан ёсны саналыг хүлээж аваагүй ч гэлээ гал зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдолд Владимир Путинтэй шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгийг илэрхийлсэн байна. Financial Times мэдээлэл өгсөн их сурвалжуудын хэлж байгаагаар Америкийн нэгдсэн улсын энхийн хэлэлцээрийн нөхцлүүдэд Европын энхийн сахиулагчдыг Украинд байрлуулах, НАТОгийн бус энхийн сахиулагч нарыг зэвсэггүй бүсэд байршуулж гал зогсоох нөхцөлийг хянуулах зэрэг орсон байна. Гэхдээ тэдгээр цэргүүд нь Украины болон Оросын цэргүүдтэй хамтран хилийн хоёр тал гал зогсоох хэлэлцээрийн биелэлтийг ажиглах юм байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын энхийн хэлэлцээрийн нөхцлүүдийн хүрээнд Украин Оросын хяналтанд орсон байгаа газар нутгийг хүчээр буцаан авахгүй гэж амлах, харин Орос цааш давталгаа хийхгүй байх гэсэн нөхцлүүд байгаа гэлээ. Гэсэн хэдий Дональд Трамп Украин Кремийг Оросын газар нутгаа гэж хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийдөө саяны дурдсан нөхцлүүдэд Орос Украин аль нь хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр олон зүйлс байна. Тухайлбал Украины талаас хилийн зурвасаа 2014 оноос өмнөх үеийнхээр тогтоох хүсэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл Кремийн хойгийг Орос улбаны улсынхаа гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх магадлал байгаа гэсэн. Харин Оросын талаас ч тэр НАТОгийн цэргүүдийг Украинд байршуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг өнгөрсөн сард Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров тодорхой хийсэн байдаг. Гэхдээ хоёр улс аль нь тодорхой хэмжээнд буулт хийхээс өөр арга байхгүй. Учир нь нэгэн үе Украины дайныг 24 цагт дуусгана гэж амлаж байсан Дональд Трамп энхийн хэлэлцээр удаашрч байгаатай холбогдуулан хөндлөлтэй байгаа гэдгийг сүүлийн үед нээлттэй илэрхийлэх болоод байна.
Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт түүний захиргааныхан ойрын хугацаанд яаралтай Орос-Украин харилцан буулт хийж тохиролцоонд хүрэхгүй бол ихэнх хэлэлцээрээс Америкийн нэгдсэн улсыг бүр мөсөн гарна гэж хүртэл анхааруулсан байна. Энэтхэг болон Пакистан улсын хоорондох газар нутгийн маргаантай бүс нутаг гэгдэг Кашмирт жуулчдын амралтын газарт зэвсэг этгээдүүд гал нээж 26 хүний амнасыг хөнөөсөн хэрэг гарлаа. Энэтхэг улсын засгийн газар явдлыг террорист халдлага гэж тодорхойлсон байна. Зам энэхүү халдлагын ард энэтхэг улсын засаг захиргааны эсрэг зэвсэг тэмцэл хийж байгаа босовчид байж магадгүй гэж таамагласан байна. Энэтхэг улсын цагдаагийн газраас мэдээлснээр ойролцоогоор 4 зэвсэг этгээд ойрын зайнаас жуулчид руу гал нээсэн гэлээ. 26 хүн ам өргөдснээс гадна 36 хүн шархагдсан байна. Ихэнх нь хүнд гэмтэлтэй байгаа талаар албаныхан хэллээ. Ам өргөдөгчдийн ихэнх нь энэтхэг улсын иргэд байсан ба тэдний 24 нь халдлагын үеэр газар дээр амнасаа алдсан бол 2 хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Халдлага болсон газар нь Кашмирийн Пахалгам нэртэй амралтын бүсээс 5 км-ийн зайд байрладаг байна. Одоогийн байдлаар альж талаас эцсийн байдлаар халдлагад буруутай этгээдүүдийг зарлаагүй байна. Энэтхэг улсын дотоод хэргийн сайд Амед Шах уг хэрэгтэй холбогдуулан Кашмирийн төв хот Шринагар хотод ирж аюулгүй байдлын албаны дээд удирдлагуудтай яаралтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр холбоотой этгээдүүдэд бүгдэнд нь хатуу хариуцлага тооцож халдлагыг үйлдсэн этгээдүүдэд байж болох хамгийн чанга хатуу хуулийн хариуцлагыг хүлээлгэн гэлээ. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди Сауди Араби улс дахь 2 өдрийн айлчлалаа богиносгож лав гаргийн өглөө Дели рүү буцахаар болсон тухай Press Trust of India агентлаг мэдээллээ. Кашмирийн шашны дээд удирдагч эсэргүүцлийн хөдөлгөөний гол төлөөлөгч гэгддэг Мирвайз Умар Фарук энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдгдсэн байна. Яг одоо Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Энэтхэг улсад айлчилж байгаа. Тэрээр даваа гарагт Энэтхэг улсад ирсэн ба айлчлал нь 4 өдрийн турш үргэлжлэх юм. Түүнийг Энэтхэг улсад ирснээс 2 ч хүрэхгүй хоногт энэхүү халдлага болсон тул түүний айлчлалыг эсэргүүцэгчид энэхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байж магадгүй гэх таамаглал газар аваад байна. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдээлэл хийж Америкийн нэгдсэн улс терроризмын эсрэг тэмцэхэд тусламж тэмцэлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Итали улсын ерөнхий сайд Жоржа Мелони зэрэг олон улсын удирдагч нар энэхүү халдлагыг буруу шааж, ээлж дараалан хохирч нарт эмгэнэл илэрхийлж байгаа юм. Кашмирийн бүс нутаг нь 2 цөмийн зэвсэгтэй улс болох Энэтхэг болон Пакистан улсын гол байдаг хилийн маргаантай газар нутаг юм а. Энэтхэг болон Пакистан улс нь Кашмирийн тодорхой газар нутгуудад хяналтаа тогтоосон хэдий ч 2 тал үдээ хүртэл хоёул Кашмирийн бүс нутгийг бүхэлд нь өөрсдөө их гэж зарладаг байна. 6 жилийн өмнө буюу 2019 онд Энэтхэг Кашмирийн хагас автомат эрхийг цуцалж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх хэрэгчлөө зэргийг нь хязгаарснаар нөхцөл байдал бүрж ихээр хурцдсан гэж хэлж болно. 1989 оноос хойш Энэтхэг улсын захиргаанд байгаа Кашмирийн бүс нутгуудад зэвсэг босогч нар байсаар ирсэн. Кашмирчууд энэхүү бүс нутгийг Пакистантай нэгтгэх, эсвэл тусгаар тогтносон улс болохыг дэмждэг байна. Харин Энэтхэг улсын зүгээс Кашмир дахь босолгыг Пакистаны дэмжлэгтэй терроризм гэж үздэг бол Пакистан үүнийг үгүйсгэж Кашмирийн ард түмний хууль ёсны эрхчлөөний тэмцэл гэдэг. Энэхүү маргаантай байдлын улмаас өнгөрсөн хугацаанд олон цэрэг цагдаа энгийн иргэд амнасаа алдаж байсан юм. Тухайлбал 2000 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон Энэтхэг улсад айлчилж байх үеэр Кашмирийн өмнөд тосгонд дор хаяж 35 энгийн иргэн буудуулан амнасаа алдсан байдаг. Сүүлийн үед Кашмирийн хүндэд нөхцөл байдал харьцангуй нам жим байгаа ч гэлээ мөргөлдөөн жамуу мужийн аслагдсан бүсүүд болох Ражаури, Пунч, Гатувад өрнсөн хിവэрэ байна. Энэхүү газар нутгийн маргаантай байдлаас үл хамааран Кашмирийн Гимэллан нуруу байгалийн үзэсгэлэнт байдал амралтын газруудыг чиглэх жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна. Учир нь Энэтхэг болон Пакистаны мөргөлдөөн өсвөл харгалзан аль аль тал жуулчид руу халдах тохиолдол цөөн байдаг байна. Ялангуяа халдлага болсон амралтын бүс дахь Пахалгамын нуган жуулчдын байнга очдог, цас дуус нарсан ойгоор хүрээлэгдсэн газар ба өдөр бүр олон зуун жуулчид ирдэг байна. Энэтхэг улсын сөрөг хүчний удирдагч Рахул Ганди энэхүү халдлагыг буруу шааж, засгийн газар Кашмир дахь нөхцөл байдал хэвийн байгаа мэт худал мэдээлэл түгээж ирсэн нь ийм ноцтой халдлага гарахад хүргэлээ гэж үзсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байгаа тарифын чанга хатуу бодлогын улмаас Америкийн нэгдсэн улс гэлтгүү дэлхийн эдийн засаг тэр чигтээ ойрын 1-2 жилд өсвөлт нь огцон удаашрах төлөвтэй байна. Өнөөдөр олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлангаар нийтэлсэн. Энэхүү тайланд дэлхийн эдийн засаг энэ онд ердөө 2.8% өсөх төлөвтэй байгаа нь өнгөрсөн 1-р сард гаргасан 3.3% таамгаас доогуур үзүүлдэг. Судлаач нар 2026 онд ч гэсэн өсөлт 3% байна гэж таамагласан. Мөн л адил өмнөх 3.3%-аас буурсан тооцооллоо. Тайлан цааш дэлгэрэнгүй харвал дэлхийн 2 том эдийн засагтай улсууд болох Америк болон Хятад аль аль нь эдийн засгийн өсөлтөнд суларч байгаа юм байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн өсөлт энэ онд ердөө 1.8% байх төлөвтэй байгаа нь өмнөх 2.7% таамгаас огцон буурсан үзүүлэлт. Мөн энэ нь 2024 оны өсөлтөөс бүтэн 1 пунктээр доогуур.
Энэ он Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хямралд орох магадлалыг олон улсын валютын сан 25% гэж таамаглаж байсан бол энэ удаад 40% болгож өсвсөн байна. Харин Этд улсын эдийн засгийн тухайд энэ болон эх жилд тус бүр 4% өснө гэж үзэж байгаа нь өмнөх таамагаас 0.5 пунктээр буурсан үзүүлэлт болж байна. Бусад онцлог улс орнуудыг харах юм бол олон улсын валютын сангийн 4-р сарын бэлтгэсэн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өмнөх 1-р сарын тайлан мэдээтэй харьцуулж харах юм бол Канада улсынх 0.6-гээр, Япон улсынх 0.5-гээр, Герман улсынх 0.3%-аар буурч огт өсөлт үзүүлэхгүй байхаа зэрэг тооцоолоод гарсан байна. Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагч Пьер Оливье тайлан танилцуулах үедээ сүүлийн 80 жил тогтсон дэлхийн эдийн засгийн тоглоомын дүрм үндсээрээ өөрчлөгдөж байна гэж нөхцөл байдлыг дүгнэлээ. Үүнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогыг гол хүчин зүйл нэ гэж тайлбарсан байна. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын импортын дундаж гайлын тариф 25% хүрээд байгаа нь сүүлийн 100 жилийн хамгийн өндөр түвшинд тооцогдож байна. Олон улсын валютын сангаас гадна хувийн секторын ч гэсэн эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй байгааг ээж даралт сануулсаар байна. Тухайлбал энэ сарын ихэр JP Morgan болон Goldman Sachs зэрэг банкны эдийн засагч нар эдийн засгийн хямралд орох магадлалыг 60% болгож тооцоолсон. Олон улсын валютын сангийнхан энэ удаагийн таамаглалаад 4-р сарын 4-ний өдөр баталсан. Тухайн үед Дональд Трампын цацаграа 60 орчим улсад өргөн хүрээтэй тариф ноогдуулж, бараг бүх бараанд 10% гайлын тариф ноогдуулсан. Гэхдээ Дональд Трамп эдгээр тарифыг 4-р сарын 9-ний өдөр 90 хоногоор төр зогсооно гэдгийг зарласан. Олон улсын валютын сан энэ завсрын нөлөөг тооцоололд оруулаагүй байгаа юм. Зөвхөн Америк болон Хятадын хоорондын хурцдмал байдал улам гүнзгийрсээр байгаа гэдгийг үндсэн хүчин зүйлээ болгож ашигласан байна. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс Хятадын бараанд 145% онцгой өндөр тариф оноосон байгаад ухаалаг гар утас компьютероос бусад бүх бараа хамрагдсан. Харин Хятад хариуд нь Америкийн нэгдсэн улсын бараанд 125% гайлын тариф ноогдсон байгаа лээ. Дараагийн онцлог мэдээ хүргэе. Дэлхийн тэргүүлэгч цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох Tesla компаниг үүсгэх захирал Elon Musk 5 дугаар сараас эхлэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн үр ашигын хэлцээг ахлах албан тушаалаас огцорно гэдгийг мэдээллээ. Түүний энэ мэдээлэл 2025 оны эхний улиралд Tesla компани орлого болон ашиг эрс буурсан тухай тайлан мэдээтэй зэрэгцэн гарч байгаа. Улмаар шинжээчид Elon Musk-ыг хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилготойгоор ийхүү төрийн ажлаас хүндэрч байгаа гэж дүгнэж байна. Tesla компаниг үүсгэх захирал Elon Musk хөрөнгө оруулагч нартай хийсэн хурлынхаа үеэр төрийн санхүүгийн байдлыг эмхэлж цэгцлэх ажлын ихэнх хэсэг нь дууссан тул 5 дугаар сараас эхлэн цагаан ордонд ажиллах цагаа эрс багасган гэсэн байлаа. Журмана бол 5 дугаар сарын 30-аар түүний 130 хоногийн албан хугацаа дуусах ёстой. Харин үүнээс өртөж яаралтай компанийн ажилд ийхүү иргэн ирж байгаа нь хөрөнгө оруулагч нарт нь таатай мэдээ болж байна. Tesla компани нь 2025 оны эхний улиралд нийт 19.3 тэрбум $ын орлого олсон байгаа нь хөрөнгө оруулагчдын хүлээж байсан 21.45 тэрбум $-оос бага үзүүлэлт юм а. Тийхүү орлого буурсантай холбоотойгоор нэг живцааны ашиг нь 71%-аар унаж нийт $409 сая болсон байна. Tesla компани нь өмнөх онд 139 тэрбум $-ын цэвэр ашигтай ажиллаж байсан юм а. Борлуулсан автомашины тооны хувьд оны эхний 4 сард 13%-аар буурч 336,681 автомашин нийлүүлсэн байгаа нь 2022 оноос хойш хамгийн муу үзүүлэлттэй улиралд тооцогдож байна. Гэсэн хэдий Elon Musk компанийхаа ирээдүйн талаар өөдрөг байр суурьтай хэвээрээ байна. Тэрээр Tesla-г доктортой хөгжилд нийцсэн хэмэл оюунд суурилсан роботын үйлдвэрлэлээр баялаг амьдрал бүтээх компани гэж тодорхойлсон байна. Мөн Tesla 2025 оны эцэсгийхэд зарим хотуудад бүрэн автомат жолоодлоготой машинуудыг хэрэглээнд гаргана гэлээ. Түүнчлэн Tesla энэ оны 6 дугаар сард робот такси үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ зарласан байна. Шинжээчид Elon Musk-ийн сүүлийн үеийн улс төрдөх оролцоо олон нийтээс очиж байгаа үзэн ядалт эсэргүүцлээс харахад 19.3 тэрбум $ын орлого олж чадсан гэдг нь чамлахааргүй өндөр үзүүлэлт гэж харж байна. Тиймдээ ч цаашдаа илүү хямд өртөгтэй дэвшилтэт технологи шингээсэн шинэ бүтээгдэхүүнүүдэд зах зээл гаргавал хувьцааны хаанш нь эргэн өснө гэж харж байгаа гэлээ. Tesla-гийн хувьд гол асуудал нь Elon Musk-ийн цагаан ордонтой хэд холбогдсон нь брендийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж хэлж болно. Түүнийг цагаан ордонд Дональд Трампын зөвлөхөөр ажиллаж эхэлснээс хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд Tesla компани хувьцааны хаанч 50%-аар унаж хэрэглэгчдийн машинуудаа буцаах хүсэлт нь огцом нэмэгдсэн байна. Тухайлбал худалдаанд гарсан бараг бүх Cybertruck буюу 46,000 ширхэг автомашин эргүүлэн татагдсан байна. Үүнээс гадна зарим хүмүүс Tesla-гийн машинуудыг зориудаар эвдэж сүйтгэх тохиолдлууд гарсаар байна. Elon Musk энэхүү уналтыг дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тэрээр хүмүүс эдийн засгийн тодорхойгүй үед машин худалдан авахаас хойр суудаг гэсэн. Гэсэн хэдий ч энэ нь тийм ч үндэслэлтэй тайлбар бишээ гэдэг нь Хятад улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалan он гарснаас хойш борлуулалт ашиг орлогоороо түүхэн дээд амжилтуудаа шинжилээд байгаа лээ.
Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товч оргох болно. CBS телевизийн алдарт 60 минут нэвтрүүлгийн ерөнхий продюсер Bill Owens хэвлэл сэтгүүл зүйн хараат бус байдал нь зөрчигдөж байгаа тул шийдвэр гаргах боломжгүй болсон. Тиймээс өөрийн хүсэлтээр албан тушаалаа өргөнлөө. Тэрээр 60 минут нэвтрүүлгийн 3 дахь продюсер. Ажилтнуудаа илгээсэн загталдаа тэрээр нэвтрүүлгийнхээ үн цэнийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн ч гэлээ нэвтрүүлгээ гал алдуулахгүй цааш урагшлуулахын тулд албан тушаалаасаа буух хэрэгтэй болсон гэж бичсэн байлаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп CBS-ийг 10 тэрбум $10 шүүхэд өгсөний улмаас 60 минут нэвтрүүлгийн компанийн удирдлагуудын зүгээс дарамт шахалтанд ороод байгаа лээ. Ромын католик сүмийн тэргүүн Папа Францисийн оршуулах ёслол энэ 7 хоногийн бям гарагт Ватиканы гигэн Петрийн талбайд болох гэж байна. Тэрээр даваа гарагт 88 наснда тархины цус харуултаар таалал өгсөн юм а. Түүнийг оршуулах ёслол дэлхийн олон удирдагч хааны гэр бүлийнхэн оролцохоор болсон байна. Тухайлбал Их Британий хүнтэйж Вильям, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Бразил улсын ерөнхийлөгч Лула да Силва, Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский нар оршуулах ёслолд оролцсон гэдгийг мэдгдлээ. Яг одоо ч Ватиканд хэдийнэ олон мянган сүсэгтнүүд цуглан эмнэлэл илэрхийлж байна. Шанхай хотод энэ 7 хоногт болж байгаа авто үзүүлэлтэнд Хятад болон олон улсын 70 гаруй автомашин үйлдвэрлэгч 100 гаруй шин загваруудаа танилцуулж байна. Энэхүү үзүүлэлтээс сахилгаан автомашины зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэж байгааг тодорхой харж болохоор байгаа юм. Үзүүлэлтэнд Хятад улсын BYD, Geely зэрэг тэргүүлэгч брэндүүд, Volkswagen, Nissan, Toyota, General Motors зэрэг гадаадын компаниуд ч өрсөлдөж байна. Geely-гийн Zeekr брэнд Level 3 жолоодлогын туслах систем бүхий шинэ EV загвараа Tesla компани Killer загвараа танилцуулсан гэлээ. Үзүүлэлтэнд 4-р сарын 23-наас 5-р сарын 2 хүртэл үргэлжлэх юм а. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цацаграа төрийн департаментыг шинжилгээд төлөвлөж байна. Шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 732 дотоод нэгжээс 130-ыг нь татан буулгаж 700 ажлын байрыг цомогдохоор төлөвлөжээ. Төрийн департаментийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлж байгаагаар тус яамны зардал хэмжээ сүүлийн 15 жилд хэд өссөн гэлээ. Elon Muskтай таагүй харилцаатай нэгэн гэдгээр нэртэй Марко Рубио энэхүү төлөвлөгөөнд нь Elon Musk-ийн удирдах байгаа төрийн үр ашгийг нэмэгдүүлэх хэлтэс ямар ч оролцоогүй болохыг хэлж байна. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.